ийм сэтгүүлчүүн ийм нэг одоо багшийн арга зүйн оруулаад хүмүүст ийм ойлгомжтойгоор тайлбарлаж зааж өгөх гэдэг одоо хамгийн том. Тэгээд хүний энэ амьдрал гэдэг хамгийн том буюу маань уншиж одоо зуул өргөмтэй голмиш бусдад эрдэн мэдлэг ийг түгэх болоод энэ насны хамгийн том буюу гэдэг гэсэн тийм ийм том үүлийг зорж ийм томыг одоо бийж байгаа танд баярлалаа. Тэгээд бас энэ асуултанд хамрагддаг сайн багшийн шав болно гэдэг бол хүний амныг шиг аз тавилан. Тэгээд энэ нь одоо бас хамрагдсандаа маш их баяртай. Цааш олон залуучуудыг хамруулж Монголын залуучуудыг наадам хүртэл дуржган л яриулаарай. Ном юм ингээл уншуулахаар орчих гар юусоо толгой иргэд идэг гэсэн байна. Би яг англи хэлний нэг бахан номнод идэг шүү дээ Монголоор. Тэрийг яагаад ингээл хадаад тэгээд нэг л нэг тийм ач холбогдохгүй тэгэл сайжрахгүй ингээд байгаа байхгүй юу. Маш их таалагдсан юм багшийн юу бол гайхалтай одоо өшөө хүмүүс ингээд хэрэг суугаад үзэх юм бол маш дөрвөн хугацаанд олж мэдээгүй юм олж мэдээд тэгээд юунд авах үр дүндээ хүрэх байна. Мадр багш нар одоо нэрнээсээ ахвал их сайхангүй юм. Нэг сайхан бурхны нэртэй юм. Тэгээд одоо номонд гартгаар бол одоо бод садва гэж нэг сайхан хүн байдгийг л одоо юм. Тэр хүний шинж их л одоо хүртсэн тийм сайхан багш юм байна. Тийм болоод л одоо олон жилийн англи хэлийг сурах гэж өнөөдрийг хүрлээ. Цаашдаа зам маань нэлээд дүрт болсон байх гэж бодож байна. Тэгээд энэ зам маань би өөрөө хэр зэрэг одоо хурдтай байдаг юм уу одоо явах нь л одоо надаас шалтгаалахаар үлдлээ л дээ. Тэгээд тийм болохоор одоо багштаас маш их баярлалаа. Тэгээд за энэ англи хэл төдийгүй өшөө их олон юм сайхан төлөвлөж байгаа хүн юм байна. Тэгээд тэр бүгд нь үнэхээр юм бүтэмжтэй байгаад олон монголчууд болон бусад хүмүүсийн тусыг одоо ихэд бүтээх болтугай. Тэгээд үүний тухайд багш маань одоо эрүүл их байж урт удаан наслаарай. Наслыг одоо хүсье. Тэгээд бидэндээ одоо үргэлж ийм сайхан одоо эрдэм мэдлэгээсээ ингэж хуваалцсан шүү дээ яваарай багшаа. Маш их баярлалаа. Нэлээд олон басын сургалтанд явчихсан. Тэгээд яг цагууд тэгэхээр яг л эхнээс нь ахуулаад ингэж заадаг байхгүй. Тэгэл зөв мадр багшийн сургалтаас ахын бол аюулгүй юм товчхон мөртлөө яг одоо нэг 51 52 53 гэлтэй яг үндсэн энэ юм дээ шүү дээ. Энэ дээрээс дараачих юм тэр нөгөө ялангуяа пассив заяа би юу ойлгоход амар хэцүү байсан байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө багшийн хэлээд байгаа нь томьёо гэдэг шиг яг тэр зөв томьёогоо болоод авчих юм яг тэндээс нөгөө дараачихаа юу болох вэ гэдэг ингээ гаргаад идэж шүү дээ. Яг тийм яг нөгөө сурах яг тийм арга барил юм олоод авах гэж бодчих. Тийм хүмүүсийг нөгөө нэг танилцуулсан ингээд уншиж байгаа тэр нөгөө яг ямар онцлогтой гэдэг харж байгаа би өнөөдөр зүгээр бодож ирсэн байхгүй яг нөгөө нээлт хийсэн байхгүй бас яг нэг яг нөгөө магадгүй нөгөө яг заахаг зөв тийм болохоор аюул тийм том шал өөр тийм юу байсан. Яг зүгээр багш доктор хамгаалсан болов гэх юм би нэг бодож ирсэн байхгүй юу. Тэгээд тийм ээ. Өнөөдөр бас олон хүн тэгж бодсон шүү дээ. Шинэ нээлт хийсэн юм биш. Тэгээд яг тийм юм байна. Уцаар ирээд одоо энэ тахны цугаар багтаагаа дуулаа, багшаа хичээл заалгаа энэ сургалтыг олж суусан баа айгүй азтай юм гэдэг байгаа юм. Азтай бас янзтай юм аа. Багш маань маш гоё тийм дараахан эрдэнэтэй хүн дараахан гэсээр те багш өөр бахаар хэсэг гэсэн чинь яг дараад ирсэн айгу мөн ганцлаг би ирчээд нэг охинтойгоо юу гэдэг нөгөө энэ сургалтанд очиж сууглаа дандаа жоохон хөвгөлтэй одоо хөвчлэн сууж идэг тийм. Тэгвэл нөгөө миний насны хүн чи би ч одоо 40-тэй. Тэгээд энэ насны хүмүүс ч арай хөвгөлтэй байх юм одоо хөвгөлсөөр дааг гэж яах гэдэг байгаа болдог хүмүүс бодох юм болоо гэж. Тэгээ бас нөгөө нэг яг нөгөө сургалтын хэлийг ингэж өчийн онч хожийн тугаан гэж айгу том юм ингээ багш маань айгу мундаг юм хийсэн байна. Бишээд ч бахаар үү тийм. Тэгээ би бас багшийн өгөлд нь бас урамшаад байгаа хүмүүс тэгээ заах хичээгээр игээд ажил дээр бууж хүү би чамд англи заах гэдэг гоо уусуулчихад сталаа тэгээ болохоор л тэнгууд бас зарим цаг дээр өөрөө бас манараад яг заах гэдэг юм. Тэнгууд өглөө башин надад найзгаа дуудаад за би чамд одоо заах гэдэг ингээ тайлбарлаж өгсөн чинь өдөр болгон нэг цаг заалж яа гэсэн манай. Оо ямар сайн. Тэгээд өглөө хоёлаа кофе шоп уулзаад ажилласаа төрүүлж ирээд кофе шоп суугаад хичээл заалаа гэсэн. Тэгээд би 5 өдөр хичээл заахаар Хой тийм бүтээлч урамсгалыг үргэлжилж шүү дээ.